Тулаан ширүүхэн эхэлж манай талынхан ядах юмгүй загаснуудыг шарж эхэллээ. Тэрхүү өдөр зургийг харсан далайн мангас нэг мэдсэн чинь ганцаараа үлдчихэв. Тэгээд одоо болцоо гэж арилахын завдалгүй бүргэд хурц далуучаараа нэг нүдийг нь аваад явчихв. Өгшөө, чи энэ өдрийг хизээш мартахгүй. Учир нь би чиний хард арсан зүуд нүдээ алдсан далайн мангас түүнийг алах санаатай түүнд артихад гарыг нь завчаад авчив. Энэ бүгдийг холоос харж байсан Лимбос бүргэдийн хүчийг мэдэж байсан болохоор байдлыг ажиллахаар шийддэг. Аргагүй байдалд орж туйлдаж ядарсан мангас аргаа барж нууц хөзрөөд илгөв. Тэр хөзөр нь бороо дудах чадвартай мангас охин байж таардаг. Бороо орсноор усны мангасны хүч нь 10 дахин нэмэгдэг аж. Нөгөө мангас охинч газар сөрхөд муухай ирэлхэд удалгүй бороо орж эхэлвэ. Байдал эвгүй болсныг мэдсэн мань хоёр сандарч бүргэдлийн боосод хандаж хүмүүсээ аваад зүхтахыг сануулдаг. Цаанаас улам хүчтэй болсон далайн мангас инээд алдаад бяцхан дахиа минь хүлээж байгаараа гэсээр бүргэдийг дахир дутуу болсон цохиж унгаагаад ус руу унгаачив. Дараа мэдээж Лин гоблины ээлж нь болов. Усны мангас баруун гараараа Лимбосын зүг рүү далав. Энэ үеэр Лимбос хамгаалтын хоёгаа идэвхжүүлв. Далайн мангасын цохилт нь газар нуртал хүчтэй орж инээд алдсан мангас дээшээ хараад Лимбосыг гамбар болтон зогсондоо баярлаж байв. Гэвч тэр Лимбосыг хэтэрхий дутуу үнэлсэн болтой. Манай хүнч газар дор нуугдж байсан бөгөөд далайн мангас гинтийн дайралт хийж түүнийг шархтуулв. Энэ шархан зүгээр нэг шарх биш бөгөөд мангасын хүчийг сордог аж. Дараа нь Лимбос манартал нэг хүчтэй өшгөлөхөд далайн мангас асар хурдтай хийсэж ундаг. Энэхүү хүчтэй гоблины цохилтоос амьд үлдсэн далайн мангас түүнийг басаж болохгүй гэдгээ мэдэж аваад нухацтай байж байснаа айсан болдоо нуур руу орлоо. Бүргэд түүнийг хөөж байна. Тэгснээ Манигай ганцаараа дийлэхгүй гэдгээ мэдснээ усны гүнээс тусламж гуйдаг. Удалгүй далайн ус хуваагдаж ёрийн авраа ялгаруулсан олон толгойтой араатан гарч ирэв. Тэр амьтныг чухам юу вэ гэдгийг мэддэг мань бүргэд хүн болгоны зүхтаа гэж сануулж хэлдэг. Сэлмийн багш ухарж өгдөггүй өөдөөс нь алхаад л байлаа. Тэгснээ муу ёр агуулсан хүчээрээ усны сүнс рүү дайрдаг. Харин энэ үед далайн мангас ус руугаа ороод тарвах шиг нуугдж байх үед Лимбос Зевсийн хүчийг шингээсэн чадаараа усны зүг рүү шидэж ус цахилгаан хоёр нийлснээр асар хүчтэй гай гамшиг тохиолдог. Үр дүнд нь баахан загсан хүний цогц усны мандал дээр хөвдөг. Ийхүү бүрэн ялалт авсны дараа түүдэг галан дээр гоблинууд найрлж сууж байлаа. Нөгөө мангасч ямар ч хүчгүй болж тамир тэнхийн барагдсан сууж байдаг. Гэтэл нэг муухай өнөр үнэртэд явчин өдөө нэгэд харвал далайн мангасын ахан дүүсийг нүдэн дээр нь шараад идэж байна. Муу сайн мангасуудаа та нар бүгд манай хүмүүсийг алсан муу сайн хүний үнэргүй новшнууд чөтгөрлөгөө танилаасай. Лимбос загсан хүний махаар хийсэн шорлогоо гартаа барьж аваад шорлог руугаа заагаад чи энийг хэлээд байна уу гэж далайн мангасын улан дургийг хүргэдэг. Лимбосыг халуус харж байсан бүрүүд үнэхэр гайхаж арай ч юм аимштай зүйл хийсэнд нь итгэж ядан зогсдог. Далайн мангас зовж ядарч байгаа ард иргэдээ хараад өгөө зөөж ядч байлаа. Учир нь түүний нүдэн дээр эмэгтэйчүүдийн гоблин чирч авч явж байна. Энэ тэндгүүл эзэн минь биднийг аврааштай гэж орилж байлаа. Ой гоблино тэдний зүгээр орхичооч дээ. Тэдэнд ямар ч буруу байхгүй зүгээр л намайг оронд нь ал гэхэд Лимбос муухай инээд алдаад өгшөө танаа загсан хүмүүс их муухай царайтай юм аа. Гэхдээ надад энэ хамаагүй. Би танаа хүмүүсийг сайн асарч харж хандах болно. Далайн Монголын нүд ам нь хачин болоод би чамаас гуйж байж дээ. Миний хүмүүсээ зүгээр орхичооч бүх зүйлд намайг буруутгах. Лимбос хариуд нь бити гуцаа би хоёр дахь боломж өгөхгүй. Түүний үгийг сонсон далайн мангас дэлбэртлээ ууралж аваад мөн новшнууд бүгд өхөж далдраасай. Бурхан надад ганц боломж олгодог юм бол би та нарыг бүгдийг чинь ална. Манай хүн эргэж хараад тийм боломж ирэхгүй гэдгийг нь далайн мангас сануулж хэлдэг. Удалгүй каннибал шувуу Лимбостэй төхөж очсноо чихэн дээрийн шивнэн ярингаа Лин гоблино чи энэ далайн мангасын омгийг хүүс тэмтэрч болохгүй. Учрын айн эцдүүд хоорондоо тулдаж болдгүй юм аа. Хэрвээ энэ мэдээ ясан хааны сонорт хүрвэл аюул болно. Санаа зовоолтгүй бүргэд андаа. Би юу ихээ сайн мэдэж байна. Надад итгэж болно гэд Лимбос бүргэдэд дараачийн төлөвлөгөөг нь хэлээд тэд замдаа гардаг. Манай ихэд хойд зүгийн бүс нутаг руу нэвтэрдэг ба ид чидийн бүрхүүлээрээ өөрсдийгөө хөлтгөөс хамгаалж байлаа. Сониуц зан хөдөлсөн болдоо Сэлмийн багш одоочдын шидийн зэвсгийн талаар сонирхож байлаа. Лимбос үл ялэг инээгээд түүнд хэлж өгсөнгөө. Цааш хөдлөөд явж байхад эргэн тойронд чон, туулай, булган гэд төрөл бүрийн амьтад харагдаг. Харин бутны цаанаас жижигхэн давжаа битээ дагин гимээр охин шахагдсан байдалтай байдаг. Тэгээд тэр эльфи хатны алган дээр унаадаг. Тамирын барагдсан дагин ам нээж энэ нэгнийг агуу дотор байгаа гэд зааж өгөхөөр болтоог
Тэгээд агуу дотроо орвол үжлийн муухай царайтай улаан өнгөтэй алмас зогсож байдаг. Тэр гартаа бяцхан дайган барьж яваад би чамаа өгөшгүй гэдгийг чи мэднэ. Гэхдээ би чамаа дахин дахин алсаар л байх болно гэд эцлэхийн даваан дээр Лазарын гэрлээр түүнийг буудаж болиулдаг. Гайхаж балмагдсан алмас эргээд харвал манайхан сүргээрээ зогсож байв. Та нар чинь солиотой юм уу? Миний нутаг дэвсгэр дээр юу хийж байгаа юм бэ гэж асуувал хөөе бяцхан даган хэрвээ би түүнийг алж чадвал чи намайг дагаж явна биз дээ. Дагин хариуд нь толгой тохино. Уур нь хүрсэн болтой алмас өвчийсэн хуруугаараа дагин руу чичээд муу бяцхан жингэр би чамайг зөндөөл харж хандаа биз дээ. Тусыг усаар гэж над руу нуруугаа харуулна гинэ гэд уурлаж байхдаа бүрэгдэг анзаараад харчав. Тэгснээ инээд алдаад шувуухай минь шин далавч хийлгцэн байна уу да. Хараад байгаарай. Чамд их сайхан зогсож байна. Гэтэ битгий мартаарай. Нөгөө далавчийг чинь би эдснийг санаарай. Бүргэд уураа барьж ядчих байхад Лимбос болиулаад ширүүн тулаан өрнөв. Берсек мөсөн шидээ ашиглаж алмасын тал биеийг нь аваад явчив. Харин энэ алмас нь нөхөн төлжих чадвар сайтай болохоор дорсноо амилж аваад өхөшгүй биеэ хүн болгонд гайхуулаад харвуу та нар намайг алж чадахгүй учир нь би цасан бурхан байна новшнуудаа гэсээр цасан шуурга үүсгэд Лимбос руу тарьдаг. Сэлмийн багш хүчрхэг сэлмээрээ тасар татлаа. Дахиад л биеийн нөхөн төлжсөн ч энэ удаа өвдөлт нь үнэхэр хэцүү байлаа. Учир нь сэлмийн багшийн сэлмэн дэндүү хүчтэй энергитэй аж. Лимбос байдлыг ажиллаж байгаад нөгөө эльфийн шидээ ашиглаж Гарадусыг нь 1000 хавцаа тохирууллаа. Алмас гоблины гартаа байсан зүйлийг хараад ямар новшин ийгээд байгаа юм бэ гэж асуухын задлгүй Гобосан гарч ирээд хутгаар чэйжийг нь цоолж эцсийн цохилтыг бүргэд хийдэг. Өхөшгүй мөнхийн амьтныг алж чадахгүй байлаа. Лимбос нөхөдөө холдож бай гэд сануулж хэлээд улаан алмасыг дуусгахаар бэлдэв. Лимбос Аполлогийн зэвсгийн дулааныг 1000 градус болгож халаагаад асар том дүл гаргаж мангасыг шатаалаа. Засан мангас хайлж гоожин зарим шиг тун хэцүүхэн байдалд байна. Манай хүнч төхөж очиж сурсан зангаараа мангасын үлдэгдлийг биенээс нь амсаж ахив. Амт чанар нь үнэхээр гоё байсан тул улаан мангасыг ёстой нэрээ амьдаар нь тамалж идэж эхэллээ. Дараа нь үзүүлэлт нь тодорхой хэмжээгээр нэмэгдлээ. Улам бүр шунал нь хөдлөөд бас л зарим шиг гоё амттай байсан тул ахаад л цуслалаа. Өвдөлт мэдрээд галзуурх төгсөн улаан мангас муу новш чих хөл гарыг минь идчихлээ гэж гомдлдог. Лимбосын үл хэрээс хитэрч хямыг нь санамсаргүйгээр иджээ. Өөш навшоо чи юу хийгээд байгаагаа мэдэж байна уу? Чи миний хямыг идчихлээ. Муу навш чамааг аландаа хошног минь. Ясан хаан энэ бүхнийг дуулах болно гэж ууртан аргагүй улаан мангас хэлдэг. Тоглож хансан Лимбос нөгөө л шатаадаг зэвсгээ ашиглаж зэвүүнээр инээд алдаад хурдан дуусах гэд түүний зүг рүү төглөө. Айж сандарсан улаан алмас арай ч аим гарч цухтаад алга болдог. Манай хэд араас нь хөөсөн ч мөрийг нь олдоггүй. Лимбос нөхөдөө түүний араас хөөгд хэрэггүйг сануулад анхнаасаа тэр цасан мангас болон усны мангасыг алах санаагүйгээ хэлдэг. Дөрөв солигдож агуун бошны төв хэсэгт Ясан хаантай уулзах гэд мань хоёр ирсэн байлаа. Тэгээд баахал гомдол урсгаж усан мангас өвдөг дээрээ сөгдөд тэр муу гоблин миний омгийг хүүс тэмдэрсэн. Тэгээд ч болоогүй манай эмэгтэй загсан хүмүүсийг үржлийн хэрэгсэл болгосон. Улаан алмас болохоор тэр муу гоблин намайг их тамсан. Тэгээд ч болоогүй намайг амьдаар нь ийдсэн. Бас миний чухал хэсэг болох хямыг минь ийдсэн. Тиймээс агуу эзэм нь бидний өршөөг аваад өгөөч гэв. Нөхцөл байдлыг харж байсан туслах эмэгтэй та нар чи яасан хүүхэн шиг шалчгансан юм бэ? Айн эзэд байж ганц гоблиныг аргалж чадахгүй байна уу? Ясан хаан Ребекагийн үгийг таслаад чи над асуудлаа өөрөө зохицуулаадах гэж хэлдэг. Мань хоёрч баярлаж байлаа. Удалгүй Тинкак овогт шидийн портал нэгдэж энэ байдлыг харж байсан Лимбос Гоби охинд үржлийн ажилдаа анхаар гэж хэлээд өөрөө учрыг нь олохоор болов. Портал дотроос Ребека усны мангас цасан мангас бууж ирэв. Нөгөө хоёрч өшөөгөө авах гээд Лимбосыг хүүрийг тараан гэж сүйд болдог. Лимбос инээд алдаад юу вэ Ясан хаан өөрийн биеэр ирээгүй мө гэж асуудаг. Эргэн тойрныг харж байсан Ребека маш олон гоблины үржлийн майхныг хараад гайхахын зэрэгцээ. Үлэмж том хөхөө гараараа өргөж байхдаа чи үнэхээр суут юм аа. Би олон жил амьдарч байхдаа чам шиг хүчтэй өдөртөгч гоблиныг харж байгаагүй. Хотыг яагаад ийм амархан эзлээд байсныг нь одоо л ойлголоо. Лимбос Ребекагийн яриаг сонсож байх үед майхны цаанаас Алис буюу сэлмийн багш гарч ирэв. Холоос харж байсан Ребека нухастай царай гаргаад "Тони юм да. Би сэлмийн багшийг хамгийн сүүлд нэг л удаа харсан. Тэр энд юу хийж байгаа юм болов гэж бодох зур оромоо аавра гаргасан сэлмийн багш Лимбос дээр очиод "Тэнгэрийн элч минь танд миний тусламж хэрэгтэй юу? Наад хортон шавжнуудыг чинь би устгаад өгөх үү?" "Хэрэггүй Алис чи майхан лугаа ороод байж би өөрөө дөнгөн."
Юу вэ? Сэлмийн багш гоблиноос тушаал аваад байна уу да? Юу болоод байна гэд хөлс баасан гоожж байв. Ребекагийн гоо үзэсгэлэн холоос харж исэн гоблинууд төрсөн цагаас хойш амьдралдаа ийм тачаангай хүүхэн харж байгаагүй. Гоблинуудын сэрлэн хөдлөөд нэг л болж өгдөггүй бундан зүрх гаргаад түүний зүг рүү шүлсээ өсчүүлэн харж байлаа. Им босс заа тэгээд одоо намайг булчинд нүхлэх гээд ирээгүй юм уу? Чи яг юу хүсэж байгаа юм бэ гэж асуувал чи ч үнэхээр надаас айхгүй юм аа. Чи бусад гоблинуудаас шал өөр юм. Чи Ребека болох миний талаар шал буруу бодоод байна. Би зүгээр л чамд хоёр бэлэг авчирсан юм аа. Нөгөө хоёр мангас гайхсан байдалтай зөв сонссноо буруу сонссноо мэдэхгүй зогсож байлаа. Улаан алмас та чи юу яриад байна хадагтаа Ребека. Наад гоблиныг чинь шийтгэх хэрэгтэй байна штэ. Усны мангас өвгөн дээр нь хүч нэмээд хадагтаа Ребека наад гоблин чинь манай омгийг хүүр тэмтэрсэн штэ. Наадхыг чинь алах хэрэгтэй. Ууртаа Ребека ширүүн дуугаар өвдөг дээрээ сөхөр гэж хэлдэг. Айж шээс алдсан мань хоёр өвдөг дээрээ сөхөрч дэмийл дотроо харааж байлаа. Энэ гоблин "Хөөе Ребека би гомдолтой байна. Наадвал чи миний хяамыг шарж идэх гээд байсан штэ" гэхэд "Асуудалгүй гоблино. Би одоохоор наадвалыг чинь зохицуулаад өгье" гэв. Тэгээд улаан алмаст хандаж "Чи наад усны мангасынхаа хяамыг шараад яг одоо идээдэх. Энэ босс ч дотроо энэ хүүхэн үнэхээр галзуу сайко юм байна. Надаас амар харгис юм байна. Айж сандарсан хоёр мангас эсэргүүцэж хадагтаа Ребекад "Бид үүнийг хийж чадахгүй нэ гуйж байна. Биднийг ийм ичгүүртэй зүйл битгий хийлгүүлээч." Гарц нь хүйтэн болж догширсон Ребека нөгөө хоёр мангасын нүд рүү харуулж байгаад ховстоод "Мань хоёр мангасыг хэлсэн болгоныг нь биелүүлдэг мангас болгож орхив. Нөгөө хоёр ч хэлсэн ёсоор нь ёстой нэрээ бузрын зүйл хийж орхив. Ил гал дээр нөгөө усан мангасыг шараад улаан алмас хяамыг нь идэж байлаа. Ийм жигшмэр зүйл хараад Лимбосын дотор нь муухарч Ребекаар хангалттай гэж сануулж хэлээд тайвширсан болтол Лимбос за үлдсэнийг нь надад даатах. Гэхдээ би энэ хоёрыг алахгүй гэж амлаж чадахгүй гэж хэлв. Ребека аль болох нөгөө хоёр мангасыг авч үлдэх гээд байдаг чадлаараа тайлбар хийтэл энийг ч алж чадах догшин харцаа Лимбос гаргав. Ребекагийн дотор айдас хураад уг дуугүй нөгөө хоёрыг Лимбосын гарт өгөөд арх цаган болж тоос шиг замхраад алга болов. Удалгүй ховсон дуусаж мань хоёр мангас сэрээд новшин гоблино чи яаж Ребекаг өөрийн талд оруулж чадваа тамч чадчих вэсэ. Бид хоёрт юу хийчих вэ? Бим босс төхөж очиод Ребекагийн талаар гэвэл та нар мэдэх шаардлагагүй. Одоо зүгээр өөхөхтэй бэлд гэсээр дагсаа хүмүүсээр маш их хүүхэд үйлдвэрлэж байгаагаа хэлж насны мангасын чадварыг хулгааснаа хэлээд улам бүр тэр хоёрын шарыг малтдаг. Усны мангас тэр муухай үгүйгийн сонсоод ууралж байхад Берсек араасан гарч ирээ сүхээ далааж усны мангасыг устгадаг. Харин нөгөө талд Гопусон цасны мангасыг устгадаг. Дараа нь Лимбос үржүүлсэн 1000 гаруй хүчрхэг гоблинуудыг цуглуулах гэж Гоби охин тушаал өгч манай хүн асар олон гоблины өмнө лекс тавьж байна. Асар олон элит төвшний гоблинууд Лимбосыг анх удаа л харж байлаа. Лимбос өөрийгөө хэн бэ гэдгийг тайлбарлах талаар бодож байтал галзуу өхөн буюу гоблины ангууч тэднийг би өөрийн тусаараа удирдах байгаагаа хэлдэг. Лимбос галзуу хүүхний ачаар өөрийгөө тайлбарлах шаардлагагүй болж агуу дайныхаа талаар гоблинуудад хэлж орхиод хаант улс болон агуун бушны эзэд рүү галдан давтлах арга хэмжээгээ зохион байгуулж байлаа. Дараа манай хүн системээ ажилуулад 2 сарын дараах үйл явдал руу очдог. Эхлээд цэргүүдээ чанга хатуу залуу болохын тулд хүүтэн бүсэд 1000 гаруй илүү цэргүүдээ аваачиж тэнд бэлтгэл хийлгдэг. Мэдээж дагнаас цасан талст гаргаж аваад цэргүүдээ идүүлж тэнд байдаг иш эдийн араатнуудыг агнуулж улам хүчийг нэмж байлаа. Үр дүнд нь 1000 элит цэрэг хэдийнэ 70 левел хүрч өөр өөрсдөө тусгай чадвартай болж хувирдаг. Үүнд аврах том гоблин, эмч домч, өтгөр гоблин гээд элдийн онцын гоблин гаргаж явдаг. Энэ дундаас харанхуй эзэнгээд тусгай хүчит мутант гоблин болох Кетог ойролцоогоор 5500 гаруй хүчтэй байж түүний хүчийг нь шалгахаар болж сэлгийн багштай тулдуулж нэг ёсондоо бэлтгэл хийлгэж байгаа ээж. Нэг сарч нүд ирэмхийн зур өнгөрч Кето аль хэдийн алхахын машин болж хувирлаа. Эндх ажил дуусаж хийх зүйл үлдээгөө тул Лимбос Кетод эндхийг даатгаад омог руугаа буцаж явлаа. Өөрийн омогтой ирэхэд нүдэндээ итгэсэнгүй. Учир нь 2 сарын хугацаанд гоблинууд машин шиг үржиж хүн аманд дийлдэхэ болсон байлаа. Жижиг гоблин ойролцоогоор 80,000, том гоблин 30,000, баатрын төвшний гоблин 300, удирдагч гоблин 100 болтлоо ихсдэг. Энэ байдлыг хараад Лимбос итгэж ядан зогсож байхад манай хэд Лимбостой хуурч хөөрч байв. Лимбос Берсекээс Гобо шоны талаар асуухад "Боссоо бид түүнийг хараагүй 1 сар болж байна. Манай хүн байдал нэлээд хурцатмал болсныг мэдээд хамгаалалтаа чангаруулж аваад
Галзуу хүүхэнд зэвсгийн өөрийн дэвтэр гаргаж өгдөгөө. Дэвтэр дээр цэргүүдийн тулаанд орох ил бамбайг тусгасан байдаг. Яг энэ талаар галзуу хүүхэнтэй ярилцаж байхад танаас ядарч сангасан болтой нэг хүн эзэн минь гэж дууддаг. Энэ нөгөө нэг сар алга болж ирээгүй Гобо шаанаач. Тэгснээ бид тэдний дийлэхгүй юм байна гэх мэдээ эзэндээ дуулгачаад газар өөд унаадаг уу. Эвтэж байснаа тэр арайч хүчээр ам нээгээд дуу мянгуулаа юм байна лээ. Арслангийн зүрх хаант ус ойролцоогоор бүрэн хуйг дуулгаар зэвсгэлсэн цэргүүттэй юм байлээ л юм босоо. Энэ мэдээг сонсоод бүгд гайхаж байхад Гобо шон цаашлаад эзэн минь тэд хэдий хүнд хуйгтаач удаан хөдөлгөөнтэй биш баг багаар биднийг цуцааж алах чадвартай. Лим босс даанч тийм байхаа сүмлээс систем надад зөвхөн өхөл харуулад байсан юм а. Арслангийн зүрх эзэнт улсаас гадна бас нэмээд сүмийнхэн байгаа. Тэд нар ойролцоогоор 5,000 гаруй элит дайчинтай бид зүгээр зогсон дээр юм биш үү гэж Лим боссод хэлэхэд яаж ийм олон гоблины өөр газар шингээх гэж байгаа юм бэ? Боломжгүй. Гоблинууд бид угаасаа л төрөлхийн дорд гаралтай амьтад. Хаанч төрсөн ертөнцийн хог шаар шавхруу болно. Хэдий бид нар гим нүгэлтэд төрсөн ч гэсэн бидэнд хурдан хүчтэй болдог, хүчрхэг зүйл идэж улам хүчтэй болдог чадвар бий. Тийм болохоор бид айж хулчих шаардлагагүй. Хэрвээ бид эднийг хийж чадахгүй бол агын бушных нь бидэнд нэмэлт хүч өгөхгүй. Тиймээс зэвсэг инээ трийгээ сайн хийгээд дайндаа бэлдээ гэж хэлдэг. Харин нөгөө талд Арслангийн зүрх эзэнт гүрэнд сүр жавхланд бааtruуд хүмүүсийн ирээдүйн сайн сайхны төлөө тулаанд бэлтгэхэр болж хүмүүст адис хүртээж явж байлаа. Гоблинууд дайндаа маш шаргуу бэлдэж хуйг дуулгаа бэлдээд нэлээд завгүй. Лим босс менежмент зохион байгуулалтаа нэлээд сайжруулж арай сул дорой түвшний гоблинуудад хэврэг хуйг өгч харин том биетэй гоблинуудад чанартай хуйг өгөхөөр болдог. Дараа нь алсыг ширтээд байж байхад туслах нь ирээд боссоо эзэнт гүрний цэргүүд ирж байна. Бид цаатуулж чадахгүй байна. 30 км-ийн зайд тэднэр байгаа. Лим босс санаа алдаа шийдсэн байдалтай за дайндаа эхэлцгээе гэж уулга алтааг. Тэгээд ойроо ганцаараа очиж сүмлээ системийг ажилуулдаг. Систем Лим боссод ирээдүг харуулад өнөөдөр таны амьдралын 300 дахь өдөр. Та асар том гоблины айрамтай болсон. 80,000-ад гаруй доод түвшний гоблин, 30,000 аврах том гоблин, 8,000 баатрын түвшний гоблин, 100 удирдагч төрлийн гоблинууд, түүхэн дэх хамгийн хүчрхэг гоблины айрам таны мэдлэлд байна. Их дайны үе та эхлээд 20,000 гаруй доод түвшний гоблинуудыг 100,000 цэргүүдтэй тулдуулахаар болсон. Хүмүүс 30,000 морьтон цэрэг байсан тул энэ таныг үнэхээр хэцүү байдалд оруулсан. Шийдвэрлэх мөчид Вероника гинт гарч ирж супер төвшний шид ашиглаж хар ямааны үрийг дуудаж тулааны урсгалыг төр зуур эргүүлнэ. Гэвч сүмийн хүчрхэг тоглогчид тулаанд нэгдэж нөхцөл байдал дахин эрс өөрчлөгддөг. Эзэнт гүрэн болон сүмийн дээд түвшний чадалтай хүмүүс чамайг онилж тасралтгүй шигүү дайралтны доор ямар ч зогтох боломжгүй байдалд оруулна. Берсерк болон бусд нь чамайг аврахын төлөө амь наасаа алдаж харин айлис хүнд шархтсан байдалтай олзлогддог. Эцэст нь хоёр тал хоёулаа асар их хохирол амссан ч ялсан тал гэж үгүй. Дүгнэлт ийм олон дээд түвшний хүчнүүдийн дунд өөрийгөө ишлэх нь тамрууга өөрөө алхсантайгаа адилхан. Үнэлгээ 100-аас 40. Шагнал амьдралын оноод 40. Энэхүү амьдралын сүмлээс дуусав. Зарцуулсан хугацаа 1 өдөр. Лим босс толгомдоод өөрийн хүчний үзүүлэлтээ хараад хангалттай биш гэж үздэг. Учир нь ариун сүмийн гигант пап үнэхээр хүчтэй, ойролцоогоор 10,000 давхар хүчтэй ээж. Манай хүн ямар ч хамаагүй аргаар ялалт амсахын тулд Ясан хаан дээр очиж сэжүүрээ олохоор замдаа гардаг. Ясан хаан ид шидийн хүчээр дайснуудаа болон эргэн тойрны хүмүүсээ толдон харж байлаа. Гадаад ертөнцийг толдон харуулах хүчийг энэхүү газар сөхөр сууж байгаа шулмууд харуулдаг ээж. Тэднэр хоёрд нь сүмийн галмаанууд байсан бөгөөд нэг өдөр Ясан хаан буюу Вероника тэднийг олзлоод өөрийн хүмүүс болгодог. Эдгээр шулмууд өөрсдийн хүчээрээ эргэн тойрны юмсыг харуулах чадвартай ээж. Вероника хэсэг бодолд автан сууснаа дайнч удахгүй эхлэх нь "Ой бурхны нүдээ надад энэ дайны эцсийн үр дүнг харуулаач. Нөгөө 3 шулам элдв янзын зан үйл хийгээд ирээдүг мэдэх гээд 15 нүднээс цус садартал зан үйл хийв. Эцэст нь ирээдүг харсан болтоо нэг шулам. Энэ агуу дайнд би папын сүр хүчийг харсан. Эсвэр нь дууссан болтоо Ребека уурлаад тодорхой хэлээч гэж зандардаг. 3 шулам хүчлэн байж ам нээж би харсан энэ дайны дараа шинээр бурханд хүрэх болно. Энэ үг Ясан хааны дургуг маш ихээр хүргэж хийстэл нь шулмуудыг зохиж унгайгаад бурхан гэж байдаггүй юм а. Хэрвээ байсан бол би аль эрт үхсэн байгаа. Та нар зайлцгаа. Вероника цаашлаад дайнд дүгнэлт хийж байхад гаднаас Лим босс орж ирэв. Манай хүнч ясааганаас тусанч гуйж гадаа өстэй амар их айран байна. Тэгээ бидний цэргийн тусанч хэрэгтэй байна. Та тэрийг өгөөч гэхэд цаанаас Ребека охин чи юу хуцаа солиороод байгаа юм бэ? Наа чи манай дарга хинээс ч тушаал авдгуумаа гэд уурлангуй зандрангуй хэлдэг.
Бухимдсан бололтой Ясан хаан таягаараа газар хүчтэй нэг шаагаад "Заав хангалттай би энэ байдал чинь чамд туслана. Банк зэргийн тусалцаа үзүүлэхэд юм болохгүй юм" гэж хэлээд гэнэт лим боссын амьдардаг газар руу нь гараад ирчвэ. Эргэн тойрны харуул "Өө манай лим босс баахан гоблинуудыг үржүүлсэн бололтой. Ясан хаанч за угаасаа ингээд чи энийг үржүүлж яагаад надад ер нь болвол үйлчлэн үздэй. Чи миний ер нь боол мол болон бистэй" гэхэд лим босс дурамчхан дотроо "Энэ ч одоо ерөөсө буруу л яриад байна да. Би ч хүн амьтанд нэг үйлчилж мүшлээ доош мош ороод байхгүй дээ" гэсэн бодол тээсэр байдаг. Ясан хаан ч нэг амар сүртэй таяг гаргаж ирснэ. Тэрнгээрээ дээш тэнгэр рүү даллахад утаа манраад ягаан туяа бүрхэж нэг сонин нэг шидийн тойрог гэмээр зүйл үүсгдэг. Шидийн тойрог дотроос нэгэн хачирхалтай амьтан гаргадаг бөгөөд энэ нь янз бүрийн хэлбэр дүрстэй арцаасан шүдтэй станыг шижиг амьтан байж байдаг. Энэ амьтан яаж яхад галзуу хүчтэй юм аа. Нэр нь болохоор Darko тэгээ 100 level хүрсэн ойролцоогоор тэгээд ер нь бол 5,000 амьтаа гээд амар их цус нүчтэй ер нь бол баг лим боссоос илүү л амьтан байлаа. Лим босс ч балмагтаад гараа толгоондоо авч тавингуудаа энэ хамаг хүчин таягд нь байсан юм биш үү? Энэ ч гэсэн амар хүчтэй юм байна да. За яг хаа дараа нь тэгж байгаа учрыг нь олно гэж боддог. Ясан хаач за чи тэгээд наад цэргүүдээ чи аргалаа. Харин би наад хараал эзэн шулан билүү, санваарт нь билүү тэр мэрийг чи аргалъя гэд нөгөө хоёрч хоёр талд дайсныг аргалахаар болдог. Ясан хаанч явсны дараа лим боссч бодс хийгээд ой дотор байж байна. Тэгтэл хоёр туслах нь ирээд бидний нэг тагнуулч гэмүү нэг илч гэмээр нэг залуу бариад ирлээ. Тэр тантай уулзах гад байна гэд нэгэн залууг өндрөөс шидэж яваад өмнөө бүхэлэгдөг. Нөгөө нэг илч маягтай залуу нь сандарсан байдалтай түүнд нэг цаас шиг юм сарваагаад хөгшөө ер нь хоёр тал дайнд зарлж байна штэ ер нь тэгээд дайны шудраг имэ тимэ балер юм ихгүй сайхан шудраг тулцгаа юм уулцгаа гэж тиймэрхүү саналын босс тавьдаг. Манай хүн ч тэгэл за сонирхолтой юм тэгээ юу гэж хэлхийж ин сонсё гэхэд тэдэн цагаас тэр газар тэгээд бөөнөрөө сайхан тулднаа мулднаа гэж ярьж байдаг. Тэр хоёрж ярьж байх зур цаанаас нэгэн хүчтэй цохилт орж ирээд манай нөгөө элчийг алаад өгөө хөрхий. Энэ алсан хүн яг өндөө манай сэлбийн багш байдаг бөгөөд нөгөө залуугийн толгой дастангуудаа за яасаа олон хөхтэй тэгээд дайн мань хийвэл тэгэл сайхан хийл та гэж хэлдэг. Лим босс ч тэгээд гоблинуудаа за муусан хулгайчудаа би таныг амар хоолж ундалсан. Одоо та нар тэр ач гавыг гаргах ёстой биз дээ. Бүгдөө сайхан дайнд мордцгоё гэд бөөнөрөө л дайны бэлтгэл хийж байлаа. Хажууд нь бас нөгөө нэг Ясан хааны аимшигтай араат нь бас хамт тулаанд оролцсон гинэ. Берсекч тэгээд тэр аимшигтай араатныг харж байснаа. Хаашаа эднэр чи одоо тэгээд өөрийн гэсэн оюун ухаан ухамсаргүй юм уу гэхэд цаанаас нэг гоблин гарч ирээд чи яасан хачаа хачаа юм ярьдсан бэ? Яасан чи тэр тэднэртэй үржих гээд байгаа юм уу? Яасан үржээд улам хүчтэй болох гээд байгаа юм уу гэд манай Берсек ичинхэн ичээгээд амждаг. Манай Берсек далавчтай гоблин хоёр хоорондоо ч сайхан муудалцж байх зур цаанаас нэг Жекс гэдэг нэртэй гоблин энэ хоёрын яриаг нь сонсоод авчдаг. Тэрээр бодохдоо за тэгэхэр чинь ямаа бурхандаа ерөөсөө ингэж үржилт орж байсан амтан байхгүй юм байна. Би нэг анхных нь болоод үздэм үү гэсэн атгах санаа агуулад дайн дундаас цухтаад түүний зүг ойртдог. Тэрээр бодохдоо за одоо надад угаасаа буцах зам гэж үгүй хийвэл хий сайхан үржилт оръё. Тэгээд хүчтэй болмоороо гэж бодоод нөгөө нэг Ясан хааны гаргаад иддэг аимшигтай мангастай ер нь бол үржилт орохоор болдог. Гоблинууд ч дайныхаа талбар руу явж байх зур манай хоёрч нөгөө Жекси хаан байгаа болов энэ одоо яагаад байхгүй байна гэд ер нь гайхсан байдалтай байж байдаг. Дөрөв солигдож бүргэж хаанда мэдээ хүргэж байна. Хаанч ширээгээ хүчтэй шаагаад станерээ уурлаад бухимдаад байж байдаг. Яг энэ үеэр нь элч нь орж ирээд хаантаа муу мэдээ тэдний ерөөсөө ирж гин гэж хааны санааг ерөөсөө амраадгүй. Хаанч тэгээ яаралтай гадаа гараад харуул нүсрээ олон хар үйл бүрхсэн гимээр 100,000-аас 200,000 шахуу аимшигтай олон гоблинууд байж байдаг. Хүмүүс ч тэгээд бөөнөрөө л айж майгаад хаанч сандарсандаа папламыг дуудаад чи наадуулаа ер нь болвол аргалж маргалжаа штэ гэд ер нь бол нилийн гуйж үздэг. Папч тэгээл алхтай хараа хэлсэнгүү харин пап
надад нэг сэлэн байгаамаа. Энэ яг үнэндээ Айлис эдэн штэ. Сэлмийн багш түүний сэлмэн байгаамаа. Ер нь бөөнөрөө сайхан ашиглуул яад ингээд хаанд айлтгадаг. Хаан ч Айлисын сэлмийг хараад гайхаж байхдаа за одоо энэ сэлмийг ер нь болвол ашигласан дээр юм ба. Уг нь бол өгөх гэсэн хүнд нь өгсөн бол арай дээр байсан гэд санаа алддаг. За тэгээ ширүүн дайнч эхлэхээр болж нэг талд нь хааны тал баахан л хуйгалсан хүчтэй элит армууд байлаа. Нөгөө талд харин зэвсгэлсэн шүд амаа хурцлсан баахан гоблинууд бөөнөрөө агуу том дайн хийхээр төлөвчээлээ. Хаанч тэгээ гоблин руу харж байх зураа Айлисыг олоод харчдаг. Айлисыг хараад баярлаад хажууд нь хамт тоглож байсан улаан үстэй залууч Айлиса чи наваа санаж байгаа сте. Бид хүүхэд байхдаа их бэлтгэл хийдэг байсан штэ. Чи намайг тэр үед байнга ялдаг байсан. Хэрвээ чи өнгөрсөн болсон зүйлийг мартаад наашаага хүрээд ирвэл бид чамайг уучлахад бэлэн гэхэд Айлис ууртаагаар амаа хамигцгаа. Одоо би хүний хүн болсон. Ер нь та нарын одоо юугүй хийлж ятгсан ч надад ерөөсөө нөлөөлөхгүй. Би ер нь бол буцаж очихгүй. Хоёрдугаар Чарльз гэж хаант хэлдэг. Хааны царайч тэр дороо барааж өрхтөөг. Санвартан Айлисын сэлмийг дээшээ өргөөд Айлиса энэ чиний сэлэн байж чи харал та. Чи ард иргэдээ хамгаалж хорон мог устган гэж яриаггүй билүү гэхэд Айлис наадхнаас ч би илүү сэлэмтэйгээд өөрийн нуруундаа байсан сэлмээрээ хүчтэй гих чин даалдаг. Паплантай харин за ер нь ярьж ханлаад өө. Одоо сайхан дайнаа өөрчлүүлээгээд нөгөө эдш дайндаа орохоор болвоо. Дайн ч эд ширүүхэн эхлэж хаанч цэргүүддээ тушаал өгч за лайнсынуудаа бүгдээрээ сайхан мориндоо мордоо дайнаа хийцгээгээд баахан л мордон цэргүүд ч нэлээд хүчтэй дайралт үзүүлдэг. Цаанаас манаа лим боосч өөрийнхөө нууцлыг тээгрэх болох амьтдын ой санамж дурсамжийг нь удирддаг техникээ ашиглаад баахан л элдв янзын амьтад авчирсан байлаа. Тэрийгээ болохоор урд талдаа гаргаад цэргүүдийн өмнө тавьчив. Яг энэ үүмэдэ нөхцөл байдлыг энэ цэргүүд авчнаар ашиглаж бөөнөрөө л дайрахаар зэхэд бэлдэж байлаа. Хэдий ч цагийг зөв олж сайхан алцхан алцаад хутгаар зоохон зоогоод өстө нэрээ божигнуулж өгч байна. Хаанч тэгээд эцсийн хүзэр болох мортон дайчингаа илгээж нилийн гоблины аримд тохирол учруулдаг. Хаанч тэгээд ялсан байдалтай за би та нарт өөрийнхөө төмөр зэвсгийнхээ амтыг мэдрүүлэх болно гээл өстө нэрээ багталтаа нараггүй нээж байна. Тэгтэл Ясан хааны нөгөө гаж амьт нь гарч ирээд олон түмнийг санаргаж орхитоог. Лимбос ч зүүнээр инээд алдаад цаашаага юу хийхээ хүлээгээд байж байдаг. Айлис тэр хооронд баахан цэргүүд донд орцсон нөгөө өмнө байсан цэргүүд нь эзэн минь ээ хатагтаа авхаа минь ээ та буцаад ирж болно штэ гэж ятгах гэж оролдог. Айлис ч үгийн зөрүүгүй шууд л толгойд хархийн тастаж яваад алаад хайчдаг. Яг энэ үеийг харж байсан Паплантан гайхаж сандраад Айлиса чижийн уган бол ийм гим нүгэл хийх учиргүй штэ. Чи ард иргэдээ хамгаалан гэж тангарах өргөө өстэй. Хүүхэд байхаас чин ахуулаа би чамайг тэр эрдэнэд сургаж бэлдсэн. Гэтэл чи арай л өөр болчих хизээж эргэж ирэхгүйгээр Эстоны өөрчлөгчөж. Айлис ууртайхан намайг сургахаа бити донгосоод бай. Чи надад юу хийснээ санаж байгаа өстэй. Чи миний хүүхдийг алаа өстэй гэд баахан үгээр л Эстонэрээ хатгаж өгдөг. Паплантан ч за чи ер нь нэлийн холдчихж одоо зүгээр олон юм яриад явах сайхан дайнаа эхлэгээд Айлисын хуучин ашигладаг байсан сэлмийг гартаа барьж аваад супер дээд төвшний ариун шид ашиглаж бөөрнхий цагтай шид үүсгдэг. Айлис ч тэр техник мэддэг болтоо бултаад өрөлт аваад тэр дайралтыг нь зогсоогоод зөрүү дайралт хийдэг. Зөрүү дайралт нь балмагдсан папч бас зөрүүлээд хамгаалтын шид босгоод нөгөө хоёр ч өстө нэлээд амир тулдаж байна. Пап ламтан ч Айлисын зохилтыг ээлж дараалан авсаар байлаа. Яагаад ч юм түүний хөлс баасан цаваад энэ зохилт нь яасан амир хүчтэй юм бэ? Ерөөсөө луугаар тургуулж байгаа юм шиг л айгүй хүчтэй байна гэж гайхаж санаа алддаг. Хаанч тэгээд өөрийнхөө арслангийн хүчтэй архираныг ашиглаж гоблин цэргүүдийг бүгдийг нь ер нь дүүлэрүүлж орхидог. Яг энэ боломжийг ашиглаад дайчид төмөр зэвсгээ аваад Эстонэрээ дайрч өгч байна. Хааны архиранаас болоод чихэн дүлэрсэн юм уу яасан? Манай Лимбос газар гунаад өгөө. Энэ боломжийг нь ашиглаад улаан үстэй хаан хүч Эстонэрээ боломжийг алдаагүй дээрээ
Лимбосыг зүйл дуусгахаар дээшээгээ агаарт хөрөөд хажуу талаас нь хаан морьтой давхиад хоёр талаас нь зэрэг толгойг нь тастаад авчив. Лимбосыг өгснийг хараад улаа өсч өстой нэрээ баярлаж байна. Өстой нэрээ гоё юм аа. Би ингээд лимбосыг ингээд алчлаа штэ. Одоо та нар яах юм бэ гэд лимбосын толгойг дээшээгээ өргөд танаа босч ялагдсан. Одоо та нар бууж өгөө гэж шаардаад харж байх зур нүур ам нь хачин болоод нэг л сонирн болоод явчих. Учир нь лимбос яг нүднийхээ өмнө амьсан хിവэрээ цэргүүдийнхээ хажуу зогсож байлаа. Нүдэндээ итгэж өгсөнгөө мань хоёрч юу вэ? Чи өхөөгүй байсан мó энэ боломжгүй штэ. Лимбос та нар яасан надад хуурдсан уу? Би өөрийгөө дахиж сэргээж амьлуулж чаддсан штэ гэд багталтаа нарахгүй инээж байна. Лимбосыг өхөөгүй байгааг хараад хаана ер нь бол чи ер нь манай туслагтай сайхан нэг эсрэг нэг хусалцгаа гэхэд Лимбос нэг эсрэг нэгээ тэгж яагаад болохгүй гэж гээд саналыг нь хүлээж автааг. За тэгээд тулаан чихэлж хоёр талд нэлээд ширүүн тулдаж туслах нь Лимбос руу хүчтэй дайрал хийдэг. Лимбос тэр дээрээ зогсоосон ч гэсэн хутх нь хагарч бутраад өөр дээр нь зоогдчихдог. Холоос харж исэн туслахууд нь манай босс гайгүй зүгөөрөөгээ санаа зовж л байдаг. Лимбос ч тэр үед нүдүүл зодуулаад одоо нэрээ амтай голтой байж байдаг. Лимбосыг өгснөөгүй юуг нь үзэхээр хоёр туслах нь хурж ирэнгүүтээ бурхан минь ээ чи бидэнд амлаа өстэй энэ хороо дээрээ бүхэл хүмүүст үрээд цаад энэ хороо ертөнцийг гоблины ертөнц болгон гэж хэлээ бэстэй гээл уйлж дуулаад өстой нэрээ санаа алдаж байдаг. Болоос харж исэн хаан туслах хоёрч тэр хоёрын яриаг гайхаж байх зур таанаас туслахын намнаас нь цус садраад чэйжээ нэвт цоолгуулсан байлаа. Энэ үйл явдлыг Лимбос хийсэн байдаг. Тэр үндэ өхөөгүй байсан бөгөөд амьлангуудаа шууд түүний зүрхэн тушаа газар жад чидсэн байлаа. Эргээд тартал яасан намайг өгснөөгүй юу гэд нилээ яжтайхан харж байдаг. Хүн чаргасан туслах нь үгүй элгүүдээ энэ боломжгүй гээл эдээ бэрэндээ баригдсан чэйжээ барьсаар л байж идэг. Хаана үгүй Килен гэж хэлхийн завдлаггүй л нөгөө туслахын хамаг биенээс нь цус садраад ингээд бурхны орон руу заларваа. Туслах нь өгснийг хараад хаана ууртайгаар юм уу навш ч юм уу яаж миний туслахыг алж яана би чамаа жигэн хүүрийг чинь дараах болно гээл элдв анзаа зөхөж байдаг. Нөхцөл байдал нэлээд эвгүүдэж эргэнтэн тойронд нь байсан баахан туслахууд нь бүгд л алагдсан байдаг хааны. Нэгэн ажигч хааны баруун гарын туслах нь энэ тентх гоблинуудыг зайлуулж холдуулж байж байхдаа золгүй байдлаар амиа алддаг. Ээж дараал нь хүмүүс нэг нэгээрээ устж үгүй болж одоогоор хаан хоёрхан туслагтайгаа үлдэж байдаг. Тэгээд нэг туслагтайгаа хамт зугтах гад ирж байхад таанаас эльфийн ээж гарч ирэнгүүтээ та нар хаашаага зугтах гад байна. Миний гараас гаран гэж байхгүй шүү гэд хүчтэй ном самаараа харваж унгааснаар хаан нэлээд том гарц хохирол амсваа. Нөхдөд алдсан хааны туслах уурлаад муу атсах чи үүнийхээ төлөө түүрэх болно гэж сүрдүүлдэг. Манай хүн ч ярианаас нь залхсан болтоо жадаа тэнгэр рүү хүчтэй савч үүнээс нь улаан туяа цацарч баатар туслахын чэйжин тус газар зоодог. Хүн чарах авч сөхөрж унсан баатар туслах өхөөс өмнө хаандаа та зүхтаарай тань зүтгэхэн миний нэр төр гэж хэлээд өөрийн сүүлчийн хүчээ шавхаж галзуу горимдоо орсон баатар туслах шар галд шатаж хэний ч хайрлахын эрэхгүй өршөөлгүй нэгэн болж манай хүнийг нилээ сандаргаад авдаг. Манай хүн гоблинуудаа ухрахыг тушааж энэ эвгүй баачга байна. Ойртвол та нар өхөж мэдэн гэж сануулдаг. Берсек чи ямар атцаа яриад байгаа юм бэ? Чи ч нилээ ноцтой юм хийчихсэн байж тээ гэж шүүмжилдэг. Галзуурсан хааны туслах гоблинуудыг стон нэрээ шавж устгаж байгаа юм шиг бүжиглэж байна. Энэ их цус нүжийг хараад хаан айж цөхөрсөн болтоо сэлмээ газар шидэж яваад үгүй гэж муухай хашгираад ийм зүйл болох ёсгүй гэж өөрийгөө зэмлдэг. Харин нөгөө талд Алис болон гигийн партнер хоорондоо үзэж байна. Алис яс ботлого гэх хүчтэй техникээ эргэлж санварт нь хариу ницаж байна. Ээлж дараалан сэлмээ дуургаж байгаад Алис илт илүүрхэж өмнөө байсан цэргүүдийн талах хэрчиж байгаа юм шиг бүжиглэж байдаг. Ичгүүртэй байдалд орсон гигийн пап Алисыг ямар хүчтэй болсон гэдэгт нь үнэхээр бохиндож байлаа. Алис тулдаж байхдаа сэрэмж алдаад эргээд харвал нэг махир сэлэм Алисын зүг рүү тосхон тэр. Алис амжиж бултаа төр зур ухардаг. Түүн рүү дайрсан Гай бол гигийн папад туслуулахаар илгээсэн ариун ээжийн тусламж байлаа. Гигийн пап Алисын сэлмийг үнэхэр хүчтэй гэдгийг нь нөхөддөө сануулж аль болох болгоомжтой байгаараа гэж сануулдаг. Цэргүүд ойлгож 3 тийш салж аваад Алисыг бүслээд авчив.
Манай Элис болтож аваад түр амьсгаа авч байхад гигэн пап хүчтэй тарин уншаад супер төвшний шид ашигладаг. Энэ шид нь орон зайг тусгаарладаг шид бөгөөд үүн дотор орсон хинч бай гарч чаддгүй ээж. Айлис гарцаагүй мухардалд ороод манараад байж байхад хідэн цэргүүд сэмээр давталдаг. Манай хүнж арай ядна хоёр цэргийн дайралтыг хаасан ч ард нь байсан цэрэг сэлмээрээ манай хүн лөө хүчтэй далайхад амжиж болцсон Айлис ухрах замгүйгээ ойлгож тулж байлтахаас өөр аргагүй хүрдэг. Яг ухраад аландаа гэж бодож байхад нь араас нь гигэн пап элвчин мэт гарч ирээд нурууг нь голоор нь хугарталн цавчив. Голоос харж байсан хаан ээ хайрхан минь юу болох нь энэ вэ? Гигэн пап би чамайг алж болохгүй гэж хэлээ биз дээ. Наад чи муу хүн бишээ. Зүгээр л авралаас зогтсон хүн гэхэд хурдан дуусахын түүс болсон гигэн пап хитрхи оройцоо наад чин аврагдахаас аль хэдийн өнгөрсөн гэж хэлдэг. Хүүтэн мэсний дуу агаарыг зүсэж өөрлөв найртахад хаан болиочтэй гэж орилохоос өөр юу ч хийж чадсангүй. Үхэл ирэх тэрхэн мөчид Айлисийн чөтгөрийн сэлэм юу байна өвгөө чи бүр ядарчиж намайг толдвол би наадуулагчийн алаад өгье гэж хэлхэн тэр. Айлис амаа татаа битгий хуцаад бай чи намайг хуурж байгаа биз дээ гэхэд чи яасан чөтгөрт итгэдэггүй харшаар вэ? Би чиний биеийг булаахаагүй байна штэ. Зүгээр л санал тавьж байна. Хэрвээ чи өвчхүүл би гигэн папи ихэнд орно. Би зүгээр л дахиж хүн алж чадахгүй байх вэ гэхээс үнэхээр их айж байна. Чи тэгээд наад хүмүүсийн гарт өгөхийг хүсэхгүй байгаа биз дээ гэд Айлисыг ятгаж амжив. Улаан гэрэл туяарч яг л цусан хайлмаг бүрхэж байгаа юм шиг гэрэл цацарч хүмүүсийг сандаргана. Гигэн папын зовхон унаж төгшөөр түүнээс хан хийтэл үнэртдэг. Учир нь тэр өмнөө байгаа аимшиг дараатныг урьд хожид хизээч харж байгаагүй. Тусаар цангасан бозоо чөтгөр болсон Айлисыг зогсоогоор цэргүүд дайрсан боловч тэр агаарт бөөрнхий цусан улаан өнгийн дүрс гаргаад хүмүүсийн амьдралыг сорч байлаа. Амьдралын хүчээс оруулсан гигэн пап цусаар ханиалгаж аваад арай ч супер шидээ ашиглаж Айлис руу дайралт хийв. Даанч түүнд нөлөөлсөнгүй. Хэрвээ Айлисыг зогсоохгүй бол дэлхий тэр чигээрээ устна гэдгийг зөвхөн пап лам л мэдэж байлаа. Чөтгөр болсон Айлис инээд алдаад одоо хэн намайг хориглох юм? Би яг л дөнгөж төрсөн шувуу шиг л сайхан байна гэд инээд алдаад байж байдаг. Тэгтэл цаанаас Айлисийн сүнсэн бие гарч ирээд бити давраад байгаараа би чинь ганц л удаа дайралт хийж өшөөрсөн гэж хэлдэг. Чөтгөр Айлис тоосон шинжгүй би дөнгөжл зугаацаж эхэлж байна штэ намайг хориглох хэрэггүй гэхэд сүнс болсон Айлис өөрөөсөө туяа цацруулж уурлахад чөтгөр Айлис за хөгшөөн тоглосон юм а эхлээд наад дайснуудыг чинь дарчаад дараа нь учраа олъё гэж хэлдэг. Ийхүү чөтгөр болсон Айлис хамгийн хүчрхэг шидээ хэрэглэж агаарт асар хүчтэй бүрхүүл үүсгэж аваад бүхэл зүйлийг сорох гэд бэлдэж байлаа. Гигэн пап дөрөвдүгээр төвшний шидийг өмнө харж байгаагүй бөгөөд итгэж ядан зогсож байдаг. Хөөхий хідэн цэргүүд зогсоох гээд өтгөр Айлис руу дайрахад зөрүүлж бултаж аваад толгой тархийг нь тастаж аваад сүртэй гихчин Айлис зогслоо. Холоос харж байсан гигэн пап тэнгүүдээ битгий ганцаараа давхиж очиод үхээд байл та. Бид холоос шидээр дайрах ёстой гэж сануулдаг. Цэргүүд гигэн папыг хэлсэн ёсоор холоос шидээ үзүүлж нум сумаар дайрч эхлэв. Галзуурсан Айлис ядах юмгүй бултаж аваад хэдэн цэргүүдийн дунд эрвээхээ мэт бүжиж байна. Цэргүүдээ алуулахыг харсан гигэн папын шээс баасан гойчж аваад аргагүй ирэхэд агуу хамгийн өндөрт байдаг тэргүүн папаас тусламж авахар болдог. Муу сайн бохир нохойн гөлөг чи надаар яаж алуулмаар байна гэж хэлээд Айлис хүчтэй дайрлаа. Тэгтэл гигэн папын сэлбэн хугараад нэг гараа тастуулчив. Өрөөсөн гартаа болсон тэр новш гэж энэ миний Христ авсан хүч байна. Ийм хүчтэй хүн зөвхөн манай хаант улсын Рейнхард л байдаг штэ. Хажууд нь байсан цэргүүд эрхэм дээдэс минь болгоомжтой чөтгөр Айлис би төрсэн цагаасаа л эхэлж дайнд орж цууснагж алаан тулаанд өссөн. Тэгтэл нэг муу хүнтэй намайг зүрлэх гэжтэй. Эн чинь бол маш том доромжлол гэж хэлээд сэлмээ барин цэргүүд рүү дайрав. Гинтийн дайралтанд сандарсан цэргүүд гигэн папыг хамгаалж байхдаа хүчтэй хохирол амсаж бүгдээрээ өвдөг шороод нөхөв. Барахгүйгээ мэдсэн гигэн пап зүхтаад үнэн зөв Айлис араас нь хөөхийг сануулхад чөтгөр Айлис хэлсэн үгийг нь тоосонгүй. Удалгүй лим босс ирээд Айлисыг ийм байдалтай байгааг хараад өвгөө чи чинь бүр ядарсан байж тээ. Чамд эмчилгээ амралт хэрэгтэй байна гэж хэлэхэд чөтгөр Айлис санаа зовлтгүй бороо. Дайн дуусны дараа байгалийн жамаар зөвөр болчондоо одоо тэр цэргүүтээ тооцоогоо бодох хэрэгтэй байна. Дайн арай л дуусаагүй байна. Лим босс чи яасан олон хүүхдээ юм бэ гэд Эфрияагаар ариун шид уншуулад чөтгөр Айлисыг алга болгов. Түүний зүгээр болсны дараа яаралтай эмчлэв.
Тэгтэл тэнгэрч шар туяа гэлбэж айлис нүдэ нэгээд эн чин дэлхийн хүчрхийг шид тэнгэрээс буух гэж байна штэ гэж хэлв. Айлисын хэлсэн зүв байлаа. Баахан санваартангууд хүчтэй тарин ашиглаж аваад гоблинуудыг юм харж чадхааргүй болгодог. Тэгээд далмаар ганц нэгээр нь барьж устгаад байна. Лим босс энэ хөгшин папыг дураар нь дөргөлж болохгүй. Ядаж байхад ясан хатан хайч чахваа гэж дотроо боддог. Тэд нарыг хүлээвэл цаг их алдах тул Лим босс арга сэтэж хажуудаа байсан цэргийг цогцыг залхив. Тэр бүх зүйлийг дуусгахыг шийдсэн байлаа. Ардаа үлдсэн хэддээ наана үлдэхийг сануулж аваад замдаа гарав. Түүнийг очиход тэнгэрийн цайзаас нэгэн ирхэн буусан байлаа. Тэр бол дээдийн дээд ариун өвгөн. Түүний хүчний үзүүлэлт нь 100 ливэл хүрсэн, нийт хүч нь 1000 л байлаа. Цэргүүдийн дунд орсон Лим босс бусад хүмүүсийн хүчийг хараад мэл гайхаж байв. Мань хүн дотроо би болгоомжтой хөдлөх хэрэгтэй. Бас тэр ариун өвгөний хүчийг эхлээд шалгаж үзэх хэрэгтэй байх гэж боддог. Тэр дөхөн ойртож байхдаа дотроо ясаа хатныг хонцонтой нь аргагүй ясаар нь шүл хийж уун, ясааг нь хугарталн цохин инээ тэрэгээд битүүл зөхөөстэй. Ариун дээдсийн өмнө очсон манаа хүн элдгээр бүхийж аваад ямар нэгэн дайсны талаар мэдээлэл байгаагаа хэлдэг. Ариун ээж түүнээс аяархан бас удаанаар мэдээлэлээ хэлхийг хүсдэг. Ариун ээжийн гоо үзэсгэлийг харсан тэр мөчөөс эхэлж манай хүний бузын бодол нь хөдөлж түүний цагаан нөмрөг дотор чухам юу байгаа болдоо гэж бодсоор л гэхдээ манай хүн ихлэ ажлаа дуусгах хэрэгтэй бидтэй. Тэр үндсэн дайсныг устгах тал дээрээ төвлөрөөд хажуу талдаа байсан гэгэн папыг аянгийн Зевсийн шидээрээ цохиж унгаах талаар бодож байтал хаанаас ч юм ариун өвгөн нилээд өмхий санаатай болтоо Лим боссыг мэдчихдэг. Тэгснээ түнлүү шидийн гэрлээрээ дайрлаа. Манай хүнч тэгээд ойлгомжтой дайралтанд нь оногдоод газар унаад өгөв. Хэдий хүн чарах авсан ч өөрийн өмссөн амьдралын хоёгтаа баярлаж байлаа. Учир нь тэр хоёгоо өмсөөгүй байсан бол аль хэдийн үхэх байсан. Лим босс арай ядан босож аваад бас л нөгөө ясах хааны хизээ ирэх юм болдоо гэж бодсоор л байдаг. Ээлж дараалан манай хүн лөө баахан л дайраастай. Манай хүн дээд түвшний эдгээр ариун сүмийнх нь ийм хүчтэй байсныг хараад итгэж ядан зогсож байлаа. Тэгснээ өөрийнхөө хүчийг хангалттай муу гэдгийг хүлээн зөвшөөрөөд байж байхад цаанаас нэгэн дуу хоолой сонсогдож "Хүмүн баярлаа" гэхин тэр. Эргээд харвал нөгөө харааж цөхөөд байсан Вероника гэгээн дүрээрээ баахан хамаатайгаа зогсож байв. Гайс нэг юм хэлхээ марчиж. Вероника нь үнэндээ эмэгтэй мөртлөө ясан биетэй хатан хаан шүү. Миний дүү чи хичээлээ бүх зүйл баярлаа. Бидний өмнөөс тулдаж цаг хожиж өгсөнд. Чиний ачаар би баруун гараараа гамшиг дуудаж баахан амтан цоглуулчихлаа. Одоо чи зам чөлөөлөд эвтэйхэн зайлаад өг. Чиний гоблинууд энэ тулаанд ялсан гэж хэлв. Манай хүн үхэл ханхалсан мэт жүжиглээд чөтгөрийн хатан хаан минь миний би их муу байна. Өвдөд үхэх гээд байна. Та надад эм тангаасаа өгөөч гэв. Ясан хатан Вероника өмхий санаа гаргаж аваад "Хүү минь чиний даалгавар аль хэдийн дууссан. Чи эндээ үлдээ чимээг өхөн сууж бай. Би тэгж байгаа чамд туслана" гэж мань хүнийг молиг өмхүүлдэг. Угаасаа юугээл манай гол дүрийн залуу гинэ хонгор байх уу? Энэ явдаг яс яста сайхан хоцож өгөх юм аа. Энд тэнийг үлгэрт нь намайг итгэн гэж бодсон юм байх та. Бодвол намайг бүрэн эмчилчвэл өөртөө гай тарин гэж бодсон байх. За гайгүй ясаа авгаа минь. Энэ тулааны үеэр боломж гарвал чам руу дайран гэж мань хүн боддог. Тэгснээ Лим босс өөрийн жорны ганц шил юмаа мулталж аваад өөрийгөө идгээж боломж гарах цагаа чимээг өхөн хүлээдэг. Дүрс солигдож ясан хатан хаан ариун өвгөн хоёр хоорондоо өөдөөсөө харж байлаа. Ариун өвгөн үг хайж "Вероника, заавал тулдах шаардлагагүй штэ. Чи яагаад тэгэж их цус урсахыг хүсэж байгаа юм бэ? Бити хоц хөгшин төгзөг минь. Надад зөвхөн чиний цус л хэрэгтэй байна. Өвгөр толгой минь. Би энэ бүх боломжийг маш удаан хүлээсэн. Хүмүүс та нар миний замд дахин саад хийсээр л байсан. Гайхсан өвгөн. Чи сая амьдрал гисэн үү? Чи чинь солиорсон юм уу? Чи аль хэдийн өгцөн шүү дээ. Чи юу яриад байгаагаа мэдэхгүй байна. Зүгээр л хувь тавилантайгаа эвлэрээд бош руугаа өвтөр түргэн зайлчихвал яасан юм. Энэ үгийг сонссон ясан хатны уур нь хүрээд чамайг харахад чи их удаан амьдрахгүй болтой. Чи яагаад миний сугны үс болоод амьдрч болохгүй гэж. Чиний хүү аль хэдийн миний дагалдагч болсон штэ. Өвгөн минь, миний өвгөнд орвол чи дахиад жаахан нас нэмж болох байх. Уурлаж өрчээсэн өвгөн хуруугаа дээш өргөөд амаа тат гэж чанга бахирав. Ингээд энэ хоёр хоорондоо ширүүхэн дулаан хийхээр зэхэж бэлтлээ. Ясан хаан хар шидээ ашиглаж амтан дуутахаар зэхэж байхад нөгөө талд Ребека байрлалаа эзлээд
боломжийг ашиглаж хэдэн хүний толгойг тасдав. Ребекаг аюултай гэж үзсэн гигэн пап өрөөсөн гараараа шар их гэлбаа ашиглаж хөөрхий Ребекагийн амнаас нь цус садартал хүчтэй дайрав. Ухаан нь балартаж манарсан Ребека арай хийж ухаан ортол түүний өөдөөс дахин нэг хүчтэй шар гэлбаа ороод ирэв. Шар гэлбаан дайралтаас амжиж бултаж чадахгүй байхад манай айлс амжиж Ребекаг авраад гигэн папын цохилтыг ядах юмгүй зогсоов. Дахиад л дайралт ирэв. Айлс ядах юмгүй зогсоогоод Ребека руу хандаад хөөе. Наад гигэн пап чи миний олз. Би л түүнийг алах ёстой. Чи гай болоод байна гэд Ребека түүтэн дуугаар хэлв. Тэр хооронд өрөөсөн гартаг гигэн пап маш ууртаагаар Новш гэж ариун ээжээ би эднэрийг аргалнаа. Тиймээс надад даатах. Би энд айлс тэгээд хажууд нь байгаа мангасуудыг бүгдийг устгана. Та аюулгүй газар байж бай. Хэрвээ та өвхвөл бид маш том хохирол амсан гэж хэлдэг. Ариун ээж хойшоогоо нэлээд зай авч ухраад супер төвшний галын шид ашиглав. Өмнө нь хизээч ийм өндөр төвшний галын шид харж байгаагүй манай хоёр битүүхэндээ болгоомжлоод Ребека ам нээж энэ үнэхээр ариун тэнгэрийн охины аура гэж юу ийм байх боломжгүй. Хөгшөө энэ бол ердөөл эхлэл. Удалгүй 12 далавчтай хүчрэхэг Серапинууд ирнэ. Хэрвээ энэ галд өртвөл 10 минутын дотор үнс болно гэсээр айлс төв царай гаргаж аваад шийдэмгээ харцсан тодоос тод гэрэлтэв. Харин нөгөө талд гигэн пап бүгдийг нь дуусгах гээд маш хүчтэй галын шид ашиглаж баруун гараа галт нудрах ээс шиг томруулж аваад айлсын зүг рүү чиглүүлдэг. Удалгүй асар хүчтэй дэлбэрэлт болж салхинд хийсэх цаас шиг мань хоёр асар хүчтэй цохиулж агаарт нислээ. Галын нудраг айлсын зүг рүү баг багаар ойртож байлаа. Өмнөх шархнаасаа хүнд бэртэл авсан айлс босох тэнхэлгүй байж байхад хэн нэгэн айлсын зүг рүү хар хурдаараа ойртов. Тэгтэл тэр ойртсон хүн бол бүхэл бүтэн улсын хаан байдаг бөгөөд айлсыг өөрийн алдар нэр Амнас гэд бүхэл зүйлээ дэнжин тавьж хамгаалдаг. Хааныгаа баг багаар өхөж байхыг харсан айлс бүсгүй хизээж харж байгаагүйгээр маш удаанаар түүний зүг рүү ширтдэг. Тэрхэн мөчид хаан бүхэл нүглээ намчилж байгаа юм шиг гунигтай аргагүй айлсаа гэж хэлв. Удалгүй хүчрхэг гал улам ойрцоор хааныг шатаахад үхээс өмнө хүн минь хамгийн зөв зам бол гэртээ харих зам. Би чиний аав болохыг үнэхээр хүсдэг байсан. Гэвч хаант улс маань нэгэнтээ үгүй боллоо. Ядаж үхээс өмнө сүүлчийн удаа чамайг хамгаалмаар санагдсан юм. Уушлаарай хүн гэсээр уянгийн дуу тэнгэрт намуухан ишиглэнэ. Айлсын нүдний өмнө улсын хаан баг багаар замхарч алга болов. Хааныгаа өөрийн гараар алсандаа итгэж ядан зогсон гигэн пап Новш гэж би чин юу хийчих нь энэ вэ хайрхан минь. Би өөрийн гараараа эрхийн дээдсээ алаад хайчихлаа штэ гэсээр үрчиж хорчижсэн гарлууга харж байх үед айлс агшин зуур шилжиж ирээд уур хилэндээ автаад гигэн пап руу дайрч толгойг нь мөрнөөс нь амжилтаа салгаж амждаг. Хэдий гигэн папыг алсан сэтгэл санаа цаанаал нэг гундуухан байж байхад араас нь Ребека мөрөн дээр нь гараа тавьснаа өвгөн чи зүгөөрөө юу ч болсон бид үргэлж чиний талд шүү гэд худлаа үнэ юм ярьж байдаг. Манай айлс охин Берсекэд хандаад чи яаралтай элит төвчний гоблинуудыг цуглуулад надын араас хөдлөг. Бид хотын нийслэлийг эзлэх болно. Цаанаас Ребека 3 толгойтой нохой гаргаж ирснэ. За та нар сонсож бай. Юу ч болсон айлстай хамт дагалдаж яваарай. Ямар нэгэн мэдээлэл гарч ирвэл надад яаралтай мэддэгдэрэй гэж сануулдаг. Удалгүй бүх найдлага тэр дороо тасарч цэргүүд бүгд л үүмэнд автаж эмх замраагүй байдал үүсдэг. Нэг цэрэг нь арай ядан ариун ээжийг цутаалгахаар болтоог ясан хатантай тулдаад дийлээгүй бололтой мань өвгөн газар эвхрээд унаад өгөө. Уруугчаа чи яагаад бидний замд дандаа саад болдог юм бэ? Би чанд ямар гай болсон юм? Инээдтэй өвгөн бэ. Анхандаа хүмүүс та нар миний сонирхлыг татдаггүй байсан. Гэхдээ надад өршөө авах маш сайхан боломж тохиолдсон болохоор яаж зүгээр байх вэ? Чи мөн намайг доромжлоо бизтэй хөвшин төгзөг минь. Би Эдингийн цэцэрлэгт очсон цагаас хойш өшөө авах талаар их бодсон. Би яг одоо та нарыг бүгднгийн чин алмаар байна. Хөл доороо сөгдүүлж аваа гутлын улаа долоолох хэмжээний тийм их өшөө авахыг хүссэн. Муу Новш гээд өвгөн димэл үгэлж байх зур. Хаан ихтэйгээс нэгэн цэрэг тэр Эден цэцэрлэгт болсон үйл явдал аимштай байсан л да. Гэхдээ өнгөрсөн бол өнгөрсөн. Наад явдаг ясынхаа үгэнд бүү автаа ариун өвөө минь. Бид нар танд туслахаар наад гоблинууд агуун булшны гаруудыг бүгдийг нь зайлуулж өгөн гэв. Уярсан болтой өвгөн цэргүүд рүүгээ хараад газар унаад өгөө. Учир байдал нь ясан хатантай тулдсан болоод ч тэр ямар ч хүчгүй болсон байлаа. Ариун ээж айсан байдалтай яаралтай өвгөн дээр очив. Өвгөний үг соловтор сонсогдож тэр хэлэхдээ чи яаралтай одоо эндээс сухтаа нэлээд хол газар сэлмийн хаан тус байгаа тийшээгээ буг
Тэд нэр чамд туслана инээ тэрэ гээд насан өөд болов. Өвгнөө алдсан ариун ээж ихэр татан уйлж байлаа. Цаанаас Вероника ямар тоогүй юм бэ? Энэ тэгээ та нарын эцсийн хөз рүү үнэхээр муу байна. Өвгөн бурал өглөө. Одоо тэгээ та нарын ард хинч байхгүй нь үнэхээр тоогүй юм гэсээр Ясан хаан нилээд урам хугарсан байдалтай байж байдаг. Цаанаас Ясан хатны туслах эзнээ хараад их бахархсан болтой. Ёстой нэрээ магтаж өгч байна. Миний эзэн үнэхээр мундаг юм аа. Дээд түвшний папи яадах юмгүй ялчих гэж. Би таныг үхэн хөвгтлээ хайрлана. Гэхдээ эзэн минь тэр дорд гаралтай гоблинууд бас Лимбосыг яах вэ гэж асуув. Тэр ногоорсон Лимбосыг чи яахаа өөрөө мэдээ. Надад зөвхөн цэлмийн багшил хэрэгтэй байна. Эзэн минь та ч үнэхээр өгөөмөр хүн юм аа. Би Лимбосыг аль эртнээс л хорхоо идсэн араандаа зууцсан байсан юм. Тэр ногоорсон новш над руу их муухай хараад байсан юм аа. Одоо тийг яаж алж идэхээ бодъё доо хэмээн хэлвэ. Ясан хат нь үнэхээр уран цэцэн хөвгтэй бололтой. Аль болох хүмүүсийг өөрийн тал руу оруулах гээд ариун ээжээс ийн асуудаг. Дээдийн дээд ариун ээжээ. Та яагаад манай агуун болчод нэгдэж болохгүй гэж. Би таныг миний эмэгтэй болгож өөртөө амаар байгаа юм аа. Юу гэж бодож байна? Өвгөн арай өхөөгүй болтой. Наад явдаг ясныхаа өгөнд бүү итгээ. Наад ясны чинь нүдэн дотор зөвхөн харанхуй шунал хүсэл цус нүжил харагдаг. Би өхөөс айхгүй байна. Өвгөр толгойг минь авбал ав гэв. Хөгшин өвгний яриаг тоосон шинжгүй Ясан хатна ариун ээжээ таны амь нас чинь дэмий өргөдөх гээд байна. Амьдрал бол гайхалтай зүйл штэ. Та насаараа л тарих толгоогоо баруун солгоогүй сүмийн хүмүүст угаалгасан. Одоо өөр лүгөө өндий цаган болсон юм биш үү гэсээр ёстой нэрээ амар ятгах байлаа. Ариун ээж хэсэг бодож байснаа юу ч дуурсангүй. Их ярих дургүй болоод ч тэрөө Вероника залхсан байдалтай өөрийн супер шидийг ашиглаж Цезарийн хундаг гэх хүчтэй техникээ үзүүлв. Эцэст нь түүний ардаа удирдаад байсан цогцос гэмээр амьгүй мах бод бүрэн хувиралдаа орсон байлаа. Энэ зомби гэмээр пап бол урд нь хүн байсан бөгөөд хүн байхдаа хамгийн дээд түвшний гигэн пап байсан юм. Жохом одоо бид нар Ребека гэх Ясан хатны бүрэн хүч болон янз бүрийн хүчтэй ер бусын амьтанд дуудах чадвартай гэдгийг нь бид мэдэж авдаг. Ясан хаан зомби пап тушаал өгч, зомби пап эзнийхээ тушаалыг авч Амаа томоос том ангаж хоёр гараа дээш өргөөд муухай дуугаар Тэнгэрийн уналт гэж орилов. Удалгүй тэнгэрт шар туяа хуралдаж аваад доошоогоо буухад тэнд байгаа амьтаа бүхнийг шатааж гоблинууд муухай дуугаар орилж байв. Ребека мангас дарагдсан болдоо эзнээсээ тусламж гуйж байлаа. Ясан хаан тоосон шинжгүй үргэлжлүүлээд "Ёстой балаа юм аа. Ийм амархан байх гэж. Би хуучин папыг угтаа бол тулаан дуудах байсан юм. Урангүй юм аа" гэсээр хамаг хүчээ баг багаар ил гаргаж байлаа.